Байцгаана уу эрхэм хүндэт зочдоо, эрхэм хүндэт хүүхэд багчуудаа. Та бүхэнд энэхүү сайхан өдрийн мэндийг мэдчлэн айлтгая. Өнгөт орчлон чимсэн эхний яргуй, өвөг дээдсийн минь бууцан дээр чимэг улан гялтганаж, өвлийн цасны дор зүудэлсэн яргуун хамтаар үлгий сайхан нутагт минь хаврын сарайлчлан ирлээ. Эрхэм хүндэт үзэгчдээ эх орныхоо өнцөг булан бүрт байгаа Казак ахын дүүс минь. Та бүхэнд хаврын тэргүүн сарын мэндийг айлтгаж Баян-Улгийн аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар, Баян-Улгийн аймгийн хүүхдийн зөвлөл хамтран Азнавраз контентыг дуу хуур баяр хөөртэйгээр инхүү эхлүүлж байна. Ассаламу алейкум ақсақалды аталар, ақ жаулықты аналар, күнінің көзі қариялар, армысыздар, ардақты әлеумет. Айналаңнан жаңа көктем лебескен, бұл кезеңде күн мен күн теңескен. Саны ғасырлық ата баба салтына көпір болған Наурыз өзің емес пе? Жер ананың тоң кеудесі жібіп, Самарқанның көк тасы ерген қасиетті Наурыз айы туғанда амандықпен қайта қауышқан күніміз құтты болсын. Наурыз елімізге құт береке әкелсін. Монгол орныхоо ас баруун хязгаарт Алтай улсын ар өвөрт уул ус нутгаа эзэнтэй байлгаж айл хотлороо хаврын эзэнтэй эхний өдрөө өгтөн суугаа. Игэл Казак түмэндээ нар наашилж урин цаг айлчилсан Наурыз баярын гал халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Домбыран күмбірлеген қоңыр үні, тарихтың сүр шетеді терең мұңы, пернеден төгілген әсем күйі, қазақтың жүрегінің нәзік үні. Аймағымыздың балалар мен атмусы дамыту, қорғау басқармасының жанындағы К. Аймангүл мұғалімнің Ай ана домбырашылар ансамблінің балаларының сәлемін қабыл алыңыздар. Цагийн хаврын их баяр, уйхан замбуу твийн нарны баяр. Нартын амьдралд өв нэмэх гэж Наурыз баяр тохиод юм гинлээ. Наурыз баярын тухай мэдээлэл хүргэж өгнө хэмээн аймгийн хүүхдийн зөвлөлийн гишүүн Батимаг урьж байна. Өдөр шөнө тэмцдэг өдөр буюу 3 сарын 22 Наурызын баяр тохиодог бөгөөд энэхүү баярыг 2010 оны Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 64-р хуралдаанд олон улсын баяр болон баталсан. Энэхүү баяр нь зөвхөн шашны баяр бус их дэлхийдээ хүй холбоотой хүн төрөлхтний баяр юм а. Наурыз шин өдөр гэдэг утгыг илэрхийлдэг. Казахууд нүүлчин арт түмэн учраас өвлийн хахир хүйтнийг үнтэй давж өрөнд хавартай зоолгосныг энэхүү тэмдэглэдэг байгаа. Улс он болсын, ақ мол болсын. Элім менен жерме, арсын шашқан Наурыз, күлімдеген көктемге шуағын шашқан Наурыз, жеті түрлі дән салып, дәм татқызған Наурыз, жақсылық тілеп халыққа молшылық әкелсін Наурыз. Бисмиллахир-рахманир-рахим. Әмин десе міне ата қолдасын, қызыр ата, қызыр қияласын, періште ұяласын, бақ берсін, бас берсін, ұзақ ғұмыр жас берсін. Не тілеген тілегіміз қабыл болып, ұлысымыз оң болып, ақ мол болып, келесі жылғы Наурызға қауышуды Алла тағалам нәсіп етіп, қайғашанда береке бірлікте, аманшылықта өмір сүруді нәсіп етсін.
Ийхүү Аз Навруз контентын маань хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Ингээд хүндэтгэл үзүүлнэ үү хэмээн хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэрэгчлэн ган чимгээг урьж байна. За Баяуулгын аймгийн хүүхд гэр бүл хөгжил хамгааллын газраас жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг Аз Навруз хүндэтгэлийн арга хэмжээ маань ийхүү үргэлжилж байна. За энэ удаагийн арга хэмжээнд маань хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Элмирза танаа хүндэтгэлийн өргөмжлөлийг нь уншиж өгье үгүй. За түүх соёл уламжлалыг хүндэтгэн дээдэлж үе тэнгийнхэндээ түгээн дэлгэрүүлэх олон нийтэд сурчлан таниулах үйлсэд эдвэх зүтгэл гаргана. Оюун ухаан авьяас чадвараа дайчлан үндэсний үйл уламжлалаа хадгалж бусдыгаа манлайлж байгаа хичээл зүтгэлийг нь өнрөөр үнэлж Навруз баярыг тохиолдуулан өргөмжлөл үнэн бүхий зүйлээр шагнан урамшуулваа. Ирж буй жил юу сансан 9 цагаан хүсэлт нь биелэх болтугай. Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын дарга Хэ Паваржаан 2025 оны 3 сарын 21 гэсэн ихэнх өргөмжлөлийг гаргаж байна. Алтай сумын ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагч Далайханы Аятулгын Кыз гуар тоглоом наадгаад 12 удаа оролцож нийт 8 медаль хүртэж үүнээс 7 алт, 1 хүрэл медаль тус хүртжээ. Бүгдээр ан ав хийж 4 удаа медаль хүртсэн 3 алт, 1 хүрэл жуудоогоор хичээлдэг аймгийн хэмжээнд явагдсан тэмцээнүүдээс 2 хүрэл медаль хүртсэн. Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан бүжгийн тэмцээнд нийт 3 алтан медалийг тус хүртжээ. Сургуулийн 1-р ангийн сурагч Ерланы Мадина, 6-р сургуулийн 6-р ангийн сурагч Эсплодовтай Фатима, Хураалай бүжгийн хамтлагийн бүжигчин 2023 оны авьяаслаг тэргүүний сурагч. Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 4-р ангийн сурагч Хажимхановтай Нур Давлет, Аяна Домрын чуулгын гишүүн, Бугуут сумын ерөнхий боловсролын 8-р ангийн сурагч Дамсбек Говтай Нурслуу, Хураалай бүжгийн хамтлагийн бүжигчин, ерөнхий боловсролын 1-р сургуулийн 3-р ангийн сурагч Досонбек Говтай Аслан, Аяна Домрын чуулгын гишүүн, Харан цогцлбор сургуулийн 4-р ангийн сурагч Бахтбек Говтай Усман, Газрын дэргэдэг шатрын дугуйлангийн сурагч бас олон улсын тэмцээнүүд оролцож амжилт гаргаж байгаа хүүхд. Ерөнхий боловсролын 4-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч Азамат Говтай Жамута, аймгийн хүүхдийн зөвлөлийн идэвхтэн гишүүн. Барлықтарыңызға бүгінгі күннің жалынды сәлемін жолдаймын. Бүгінгі күні жүріліп жатқан Наурыз мейрамымыз құтты болсын. Денсаулықтарыңыз мықты болсын. Осындай іс-шара жүргізіп жатқан осы үлкен ұйымдықтарға көптен көп рахмет. Барлықтарыңызға келесі жылға айланған Наурызға жеткізуді Алла тағала нәсіп етсін. Рахмет.